Бидний амьдралд гинтийн хүчтэй үйл явдал тохиолдох үед бид гадны нөлөөллийн үр дүнд зарим нэг химийн элемент ялгардаг. Дотоод хэм биологи хүчтэй өөрчлөгдөхөд бидний тархи тэр үйл явдлыг яг л өнгөц зураг шиг авдаг. Энэ бол тархинд үүсэх ой санамж юм. Тэгээд хүчтэй химийн бодисын нөлөөгөөр би маш их энергийн цохилтонд ороод бид илүү сэргэг, илүү сэрэмжтэй болдог. Үүний дараагаас бид ой санамжид хадгалсан тэрхүү дүр төрхийг өдөрт 50 100 удаа давтаж боддог гэж байгаа. Ингэх бүрдээ тухайн бодолтой холбоотой химийн элементээ биеийн дахин үйлдвэрлэж бид бодлын нөлөөгөөр үүссэн химийн элементүүдтэй донтож эхэлдэг. Үүнийг сонсох солиотой байгаа байх л да, учир нь бид үүнийг ухамсаргүй хийдэг. Үүний дагавар нөлөө нь биеийн тухайн бодлоос хамааралтай болдог. Та үүнийг ойлгоод надтай санал нэгдэж байвал би үнэхээр зовмооргүй байна, хохирогч шиг амьдрмааргүй байна, үн цэнгүй мэдэрмээргүй байна. Би энэ бүхнийг өөрчлөмөр байна гэж хүслээ гэж бодъё. Эхний хэдэн цаг их айтаахан өнгөрнөө. Гэвч бид нөгөө л уулздаг хүмүүстэйгээ уулзаад очдог газар очиод яг хийдэг зүйлсээ тогтсон цагтаа үйлдээд ирэхээр бидний зан төлөв биш, харин бидний орчин нөхцөл хүрээлэн буй орчин маань бидний ямар ааш авиртай байхыг тодорхойлоод түүнд маань нөлөөлөд эхэлдэг гэсэн үг. Орчин нөхцөл юу бодож, юу мэдэрч, ямар ааш авир гаргахыг удирдна гэсэн үг. Сэтгэл хөдлөл хуурц тод байх тусмаа бидний мэдрэх даавар гормон хуурц байгаад бид тэр гадаад хүчин зүйлд бүх анхаарлаа хандуулдаг. Тэгэхээр анхаарал хаана байна, энерги тэнд байна гэж би хэлдэг шүү дээ. Тэгэхээр бидний анхаарал байнга л орчин тойрондоо гадаад нөхцөл байдал төвлөрсөн өсчээд ээжэдэг гэсэн үг. Тэгэхээр өөрийгөө өөрчлөхийг хүссэн хин нэгэн би гомдлохгүй, буруутгахгүй, шалтгаан тоожихгүй, өрөвдөхгүй, урваахгүй, үн цэнгүй гэж өөрийгөө мэдрэхгүй гэж хүсэж эхлэхэд эхний хэдэн цаг их дайжгүй байвч би чинь даавар гормоноороо бидний бодолд нөлөөлдөг болчихсон. Нөгөө боол байх ёстой зүйл нь хаан болчихсон байгаа үедээ бид ухамсартайгаар сонголт хийж гэн гэж бодоод амьдраад байдаг чинь үнэндээ бие маань бидний ухамсарыг удирдаад танил дасал болсон орчин нөхцөл мэдрэмжүүд бидний шийдвэрийг гаргаад байдаг гэсэн үг. Тэгэхээр өөрчлөгдөн гэд 2 цаг болоход л бидний бие ярьж эхэлдэг. Юу яриад байгаа юм бэ? Би мэдрэлийн хүлээн авагчудаа чиний энэ зовлон шаналтай амьдралд тохируулаад өөрчлөлтсөн байгаа. Чи ерөөсөө өөрчлөгдөж чадахгүй те, болдоо маргааш болъё. Чи чинь бүтлгүй хүн штэ. Чи юуны хийж чадахгүй. Чи аавтайгаа дэндүү адилхан, тэрний буруу, энэний буруу. Энд нэг л биш байна. Өөрчлөгдөх маш хэцүү гэх мэтэр дотроос чинь янз бүрийн бодлууд биеэр дамжиж толгойд орж эхэлдэг. 2 цагийн өмнө дахид цүрэг байхгүй гэж шийдсэн байсан хүмүүс одоо дотоод дайнд ордог. Донтолтын дай. Биеийн дотроос чинь танил дасал болсон өнгөрсний мэдрэмжүүд чинь хуучнараа байхыг хүсч өөрийнхоороо ярьж эхэлдэг.